Сайн байцгаана уу? Эмитоки маань шинэ дугаар та бүхэндээ хүрэх гэж байна. За энэ удаагийн дугаараар бид нэр hormonal acne буюу тэгээд ааврын батганы талаар ярилцах болно. За яагаад энэ сэдвийг ярих болсон бэ гэвэл над дээр хэд хэдэн эмэгтэйчүүд ирж исэн. Тэгээ ер нь бол нэг энэ даавар болохгүй байгаад ах шиг байна. Ерөөсөө ингээд батганаас салахгүй байна. Тэр тусмаа яг биений мэрх үед бол маш их юм өвчтөй том батганууд гараад байна. Миний ерөөсөө даавар болохгүй ах шиг байна. Арсны эмчэд үзүүлсэн бас даавраа үзүүл гэсэн ингээд хэд хэдэн эмэгтэйчүүд хандж исэн. Тэгээ тэрнтэй холбоотойгоор ер нь эмэгтэйчүүдийн даавартай холбоотойгоор батг гардаг гэсэн нэг тийм түгээмэл ойлголт байх шиг байгаа юм. За тэрэн дээр тайлбар өгөх үүднээс энэхүү дугаараа та бүхэндээ хүргэж байна. За насан туршидчдын батг буюу hormonal acne гэдэг маань ер нь 25-аас дээш наснд гарч байгаа батгыг бол хэлээд байгаа. За өсвөр наснд бол байсан батг нь үргэлжлээд одоо насанд хүрсэн гарч болно. Эсвэл огч юусоо батгахгүй байжснаа гинтхийн батг үүсэх тохиолдол бол байдаг. За ер нь бол нэг 20-25-аас дээш насанд үүсэнгүүтээ бүр 40, за зарим маш ховор бас тохиолдол 50 нас хүртэл энэ батг гарах тохиолдол бол байдаг. Тэгэхээр энэ удаан хугацаанд нөгөө үргэлжилдэг учраас хүндээ бол маш их төвөгтэй. Тэгээ ерөнхий амьдралын чанарт ч гэсэн бас нэлээд нөлөөлдөг нөгөө өөртөө итгэл гэдэг юм бас их нөлөөлдөг юм төвөгтэй зүйл байгаа. За нийт эмэгтэйчүүдийн бол нэг 15-аас 20% нь бол ийм насан туршидчдын батг тохиолддог гэж үздэг. Тэгэхээр бас 5 эмэгтэй тутмын нэг нь гэж бодохоор бас тийм цөөн тоо бол биш байгаа. За маш олон нэршилтэй насан туршийн эмэгтэйчүүдийн батг, за дааврын батг, за өсвөр насны дараах батг гэл олон төрлөөр бол нэрлэдэг. За яг үндсэн нөгөө энгийн батгших өвчнөөс бол ялгаатай хэдийгээр одоо гарч ирж байгаа илэрлэнтэй батгал бол батг шүү дээ ер нь бол. Тэгээ илэрлэн нийжлэхэн мөртлөөсөө ерөнхий нөгөө явагддаг зарчим шалтгаанууд нь бас арай өөр байгаад идэг. За тэрнтэй холбоотойгоор эмчилгээний бас арга тактик ч гэсэндээ бас арай өөр байгаад идэг юм онцлогтой. За хүний бие махбод чинь тэр чигээрээ ер нь бол үсээр бүрхэгдсэн байдаг байхгүй гадна талын арьс чинь. За гагцгүй тэр үс нь одоо хар байна уу, шар байна уу, өтгөн байна уу, шингэн байна уу гэдгээрээ л ялгаатай. За энэ бол үсний ерөнхий бүтэц харагдаж байна. За тэнгууд үсний энэ бүтцийн хамгийн чухал бас нэг хэсэг нь бол энэ тослогийн булчирхайнууд байдаг. За энэхүү булчирхайн үйл ажиллагааны үр дүнд ийм тоснууд одоо үүсэж идэг бөгөөд эдгээр нь тухайн арьсны эрүүл байх, хэвийн үйл ажиллагаа явуулах нөхцөлийг нь бүрдүүлж идэг маш чухал хэсэг. За дээрээс нь бидний өнөөдрөөс идэг болох батганы маань одоо үүсэлт хөгжилтөнд нэлээд чухал үүрэг ролтой ийм зүйл байдаг бахны. За энэ тосны булчиргааг нь болохоор sebaceous gland гэдэг. За энэ болохоор ер нь бол хүний бие махбодод одоо арьсан нэлээдээ байдаг боловч хүний одоо нүүр, хуйх, за цээж, нуруу хэсгээр бол түгээмэл байдаг гэж үздэг. За харин гарын алга болоод хөлийн ууланд бол ер нь энэ тослын булчиргаанууд бол байхгүй. За тэгэнгүүт эн чин дотроо бас ийм 4 төрөлтэй байхгүй. Тэгэхээр тэрний одоо тэр нэг төрөл нь болохоор яг ийм нүүр хэсэгт бол цээж нуруу хэсэгт бол хамгийн түгээмэл байдаг. Тэгээд педулийн одоо энэ ярилцах гэдэг дааврын батг гэдэг юм чи үүсгдэг юм онцлогтой байдаг байна. За энэ хэлбэр нь болохоор яадгүй гэхээр илүү ийм жижигхэн одоо богинохон үстэй үснэ гэсэн юм л богинохон тэгсэн мөртлөө ийм нэлээд том хэмжээний тослогийн булчирхайг агуулсан. За тэгээд яг нэг үс маань одоо нүүрэн дээрээ нэгдэж байгаа хэсэг нь болохоор нэлээд одоо юу гэдгийг том хэмжээтэй юм нүртэй нэгддэг гэх юм уу. За тийм онцлогтой байдаг бахны. За тэгээд энэ маань болохоор яг нэг үндсэн батг үүсгэх үйл ажиллагаанд бол оролцоод идэг. За яаж үсээд байгаа гэдгийг нь товчхон ингээд ойлгомжтой тайлбарлаж өгөх юм бол ер нь бол ямар нэгэн шалтгааны улмаас нөгөө тослогийн булчирхайнуудад ялгарх тослогийн хэмжээ нэмэгдэнэ. За улмаар тэрхүү тосыг идэж амьдардаг бактериуд тэн дээр нэмээд үржинэ. За тэгээд тэрнээсээ болоод үргэсэл бий болно. За ингээд батг маань бий болдог бахны. За тэгэхээр одоо тэр тослогийн булчирхайн үйл ажиллагааг ихсэг дээр тэр тослогийг их ялгаруулдаг зүйлсэл одоо батгыг үүсгдэг үндсэн шалтгаан болох нь шүү дээ. За тэгэнгүүт
тэр булчирхай юм андроген рецептор гэж юм байдаг байхгүй юу? Андроген буюу эрэгтэй одоо даавар гэдэг гэсэн үг. За тэр тусмаа бол бидний хамгийн сайн мэдэх нь тестостерон гэсэн даавар байгаа. За энэ даавар бол эрэгтэй хүмүүст бол одоо өндөр ах хэвээр, эмэгтэй хүмүүст бол харьцангуй бага байх хэвээр. Гэхдээ огт байдгүй зүйлэл биш, тодорхой хэмжээр байх хэвээр. За энэ одоо эрэгтэй даавруудын үр нөлөөгөөр хүний бие махбодод ямар ашигтай байдаг вэ гэхээр одоо энэ яснуудын бэхжилт одоо нэвтрэлт нөлөөлнө. За булчингийн өсөлт хөгжилт нөлөөлнө. Бэлгийн ерөнхий бойжилт нөлөөлнө. За тэгээ бэлгийн дуур хүсэл таашаал энэ төр бас авахд энэ дааврууд маань бол нөлөөтэй юм чухал байдаг. За гэхдээ ч мэдээж бол эмэгтэй хүнд арай бага хэмжээтэй ингээд байж ах хэрэгтэй ахны. За тэгэхээр дааврын батга маань яг гардаг үндсэн одоо шалтгаануудыг гэх юм бол нэг бол одоо тэр андроген буюу эрэгтэй дааврууд эмэгтэй хүний биед ихсэх. Нэг бол тэр дааврууд нь хэвийн мөртлөө нөгөө тэр даавруудыг хүлээж авдаг тослогийн булчирхай тэр даавартай их мэдрэг болдог гэсэн. Өөрөөр хэлбэл бол хүлээж авдаг рецепторууд нь их мэдрэг болоод нөгөө хэвийн байгаа дааврыг чинь хэтэрхий их болцсон юм шигээр үйл ажиллагаагаа ингээ ихсгээд идэг гэсэн. Тэгэхээр үндсэн ер нь бол ийм хоёр шалтгаан бол энэ булчирхайн үйл ажиллагааг ихсэж байгаа. Дээрээс нь батга үүсэлтийг бол нэмэгдүүлж байгаа ахны. За андроген ихсэлт буюу одоо эр бэлгийн даавар ихсэлт бол тийм бас түгээмэл бол биш. За энэ бол яг үндсэн бие даасан зарим өвчнүүдийн үед илэрдэг байхгүй. Одоо жишээлх юм бол эмэгтэйчүүдийн маань бас нэлээд сайн мэдих PCOS буюу өндгөвч олон уулын хажих хам шинж. За эсвэл бөөрийн дээд булчирхай юм уу ямар нэгэн өндгөвчний хавдар энтрийн үед болохоор бие махбодод эрэгтэй дааврууд хэвийн хэмжээнээсээ өсдөг. За мэдээж дааврууд өссөн учраас нөгөө тослогийн булчирхайн үйл ажиллагааг нэмэгдүүлээд батгашдаг байна. За гэхдээ энэ батга бол одоо тэр хүмүүсийн хувьд ганцхан л эмэлзэн шинж байхгүй. Тэрнээс биш одоо биений юм наалдагдах. За тэгээд одоо үсчлэлт нэмэгдэх, арьс харлах, дээрээс нь биеийн жин нэмэгдэх ч гэдэг юм уу тий бусад бодисын солилцооны гаралтай өөрчлөлтүүд бол гарна. За ийм хүмүүс бол биш дээ дотоод шүүрлийн эмч гэдэг хүнд хандах хэрэгтэй. Өөрөөр хэлэх юм бол зөвхөн батхыг эмчлээд байх нь бол үндсэн асуудлыг шийдэж чадахгүй. Тийм учраас тэр явагдаад байгаа бодисын солилцооны асуудал дааврын алдагдлыг засч ээж тэдгээр шинж тэмдгүүд маань дагаад буурах хэрэгтэй байна. Тэгэхээр тийм одоо PCOS-тэй ч юм уу те одоо тэрнээсээ болоод батга их байгаа охтууд маань зөвхөн арьсны эмч гэхгүй, зөвхөн арьс арчилгаа гэхгүй харин дотоод шүүрлийн эмчид заавал хандаарай гэж зөвлөнө. Тэгээд үндсэн эмгэг маань эмгэгийн асуудлыг засч ээж тэр батганы асуудал бол дагаад бас айгүй сайхан засрах боломжтой. Тэрнээс ганцаараа дангаараа арьс арчилгаа хийгээд бол энэ дээр бол арай л хүч мөсдөн. За тэгвэл эрэгтэй даавар нь ихсээгүй юм хэвийн төвшөнд байгаа эмэгтэйчүүдэд яагаад асуудал үүсдэг вэ гэхлээр даавар нь хэвийн байгаа мөртлөө тэр дааврыг хүлээж авч ажилдаг рецепторууд хит мэдрэгшээд бодлоо ажиллаад байна л гэсэн үг ер нь бол. За тэгэнгүүт хүмүүс тэгвэл яагаад биений юмны өмнө ихсдэг юм те яагаад жирэмс хамгаалах юм уу болохоор ер нь багасчна гэдэг асуудал гарч байна. Тэгэхээр эмэгтэй хүний бие махбодод мөчлөгийн эхлэхээс ахуулаад маш олон даавруудын хэлбэлцэл дунд оршдог байна. За энэхүү дааврын хэлбэлцэл бол маш хэвийн зүйл. За энэ дээр одоо жишээлбэл бид нар одоо батга гарлаа гэд ирээд бид нэр одоо энэ тэмдэглэсэн даавруудыг үзлээгээд энэ дээр бол юусоо ямар ч асуудал байдаггүй. За угаасаа л одоо мөчлөгийн ихэн зарим дааврууд нь бага байж байгаа л ингээл өсөөл буураад идэг энэ зүй тогтол дээр бол бид нэр ямар нэгэн алдаа олж чадахгүй. За гэтэл энэхүү одоо жишээлх юм бол фолликулыг хөгжүүлдэг эсвэл лютеинжүүлдэг энэ даавруудын нөлөөгөөр нөгөө бүхний бие махбодод ялгарч байгаа нэгдүгээр нөгөө эрэгтэй даавруудын ялгаралд нөлөөлж яадаг байх нь харин одоо нөгөө эмэгтэй даавар гэдэг байгаа шүү дээ тий үндсэн эмэгтэй даавар. За тэр даавруудын маань их байх нь цуснд их байх нь тэр нөгөө эрэгтэй даавруудын үйлчлэгээ үзүүлэхийг нь бас дарангуйлж яадаг байна. Тэгэхээр нөгөө нэг жишээлбэл эмэгтэй даавар багасах юм бол нөгөө тестостерон буюу андрогенууд маань идэвхжээд
Тэгээ биений юм ирэх үеэр одоо батгаг илүү гаргаад ах магадлал байдаг байна. За тэгэнгүүт жиргэнээс хамгаалахын мухаар яачдаг вэ гэхээр энэ даавруудын өсөлт бууралтыг нь ерөөсөө ингээл нэг төвшөнд л барьцдаг. Биений юмны одоо 23 дахь өдрөөс ахвалаад уугаад эхлэнгүүт яг л нэг төвшөнд дааврууд маань байгаад ингээд хэлбэлцдэггүй учраас нөгөө андроген дааврын өсөлт хөгжилт маань бас бага болчдөг. Дээрээс нь энэ өндөр эстрадиол маань тэр андроген даавар одоо тослогийн булчирхайд нөлөөллийг багасгаад өгчдөг. Тийм учраас батга маань багасчдаг. Тэгэнгүүт хүмүүс энэ даавраас болсон байна. Дааврын засаар, дааврын бэлтгэл уучрахаар ингээ хэвээ үр дүнд хүрчиж байна гэж хэлээд байдаг байна. Тэгэхээр үнэндээ бол одоо манай даавруудын ерөөсөө буруу биш. Манай өндөвшнөөс ялгарч байгаа, нөхөрчгөд оролцож байгаа дааврууд бол ямар ч буруугүй байх нь. Харин эсрэгээрээ тэр хэвийн өсөлт бууралтанд хариу урвал үзүүлж байгаа тэр тослогийн булчирхайных нь өөрийнх нь ер нь бол буруу байх нэ гэсэн үг. За тэгэл ер нь бол яг батганы тэр үүсэлт хөгжил маш олон хүчин зүйл нөлөөж болно гэж үздэг шүү дээ. Бас генетикийн шалтгаан байна уу гэж үздэг. Өөрөөр хэлбэл гэр бүлэнд нь бас юм батгах шиг хандлага байдаг бол хүүхдүүдэд нь дамжих жишээтэй. Гэхдээ яг батлагдсан юм бол бас байхгүй. Ер нь бол тэгж үздэг. За дээрэс нь стресс бас их нөлөөтэй гэж үздэг. Байнгын юм архаг стресс нь эргээд андрогены одоо нийлэгчлэлтийг нь хэсгээд улмаар батгахшлтыг бол нэмэгдүүлдэг гэж үздэг. За хоолны хэрэглээ, хоол ундтай холбож тайлбарсан зүйлс маш их байдаг. За тамхи бас байгаа. За яг ямар механизм гэдгийг бүрэн тодорхой болоогүй ч гэсэн тамхи татдаг охтууд эмэгтэйчүүдэд бас энэ гормонал акне илүү хүнд хэлбэрээр гарах магадлал бол нэмэгддэг гэж үздэг байна. За түнчлэн бидний хэрэглэдэг гоо сайхны бүтээгдэхүүн, арьс арчилгааны бүтээгдэхүүн, тэр байтугай үсний бүтээгдэхүүнүүд бас одоо тэр одоо үсний сүвийг бөглөөд тэгээд батга үүсэхэд нь бол нөлөөлж байна гэж үздэг. Тийм учраас non comedogenic гэдэг байгаа шүү дээ. Одоо бөглөдөггүй ийм төрлийн юмыг агуулсан гоо сайхны бүтээгдэхүүнийг бас хэрэглэхийг зөвлөдөг байна. За дааврын батгын эмчилгээ нь бол нэлээд юм комплекс одоо нэлээд олон төрлийн эмчилгээнүүдийг хавсарч ээж бас үр дүнд хүрэх боломжтой. Дээрээс нь эмчилгээг бол заавал ер нь бол 2-3 сар тасралтгүй байж ээж тодорхой хэмжээний үр дүнд одоо хүрнэ гэж үздэг. Ер нь одоо зөвхөн батгахч гэхгүй хүний бие махбодын эмгэгүүд бол заавал идэхийн тулд заавал юм тодорхой хугацаа шаардлагатай байдаг. Тэгэхээр тэр хугацааны турш бол эмчилгээг бол таслахгүйгээр одоо шантралгүйгээр хийх ёстой гэж үздэг байна. За эмчилгээнд дээр бол эмч нь бол тийм их юм ярихгүй. Яагаад гэвэл би өөрөө арьсны эмч биш учраас хамаагүй зөвлөгөө та бүхэндээ өгч болохгүй. За мэдээж одоо нөгөө үсээд байгаа бохирдлуудыг цэвэрлэх, тэр бактериудыг устгах антибиотик эмчилгээ, бензол пероксид эмчилгээ. За дээрээс нь дахиад тэр тослогийн булчирхайн үйл ажиллагааг хянжээдэг азелик асид юм уу? Эсвэл нөгөө ретиноид гэдэг байгаа шүү дээ. Витамин А эмчилгээ түрхдэг. За дээрэс нь одоо тэднийг цэвэрлэдэг салицилик acid ч юм уу AHA, BHA, PHA гэл аюул олон төрлийн юмнууд байгаа. За энэ талаар бол мэдээлэл угаасаа маш их байгаа шүү дээ. Гоо сайхны одоо бүтээгдэхүүн зардаг газрууд ч мэдээлэл өгч байна. За янз бүрийн блогер, ютуберүүд ч гэсэн арчилгааны тал дээр бол маш их мэдээлэл өгч байгаа. За энэ дээр би зүгээр хоёр юмыг л хэлхийг хүссэн. За ер нь бол би бас гормонал акнегаар бас тодорхой хэмжээнд өвдсөн. За өнгөрсөн жил ер нь бол 1 жилийн хугацаанд дандаа одоо энэ 90% бол 90 тэгээд энэ 2 шанаа хаваар баг зэргийн цөөхөн тоотой л доо. Гэхдээ тийм өвчтэй зүйлүүд яг биений өмнө ирэхийн өмнө гараал тэгэл биений юмд бас гараалга болоод байсан юм бол байгаа. Тэгээд мэдээж түүхтэй тэгээд дээрэс нь өрсөлийн дараах юм сорив үсэх гэдэг бас жоохон түүхтэй санагддаг байсан. Тэгээд түрүүний дурдсан эмчилгээнүүдийг бас нэлээд хийж үзсэн. Тэгээд нэлээд судалгаа явуулсан. Тэгээд юун дээр тогтсон бэ гэхээр ерөөсөө л арьсны барьер юм байна гэдэг ойлголтын дээр тогтсон байгаа. Өөрөөр хэлэх юм бол нөгөө skin barrier гэдэг байгаа шүү дээ. Тэрийгэл сайжруулах. Тэрийгэл сайн болгочих юм бол ер нь бол энэ батга бол багасах юм байна гэдгийг бол ойлгосон. Тэгжээж тэр бусад эмчилгээ нь бас үр дүнтэй байх юм байна гэдгийг ойлгож авсан. Тэгээд туршиж үзсэн. Бас одоо бол харьцангуй бол одоо батга гарахаа бол болцсон байгаа. Яг бол арьсны барьертай бол би маш анхаардаг болсон юм онцлогтой. За дараагийн нэг эмчилгээний одоо нэг юм одоо чиглэл гэх юм бол
пробиотикийн асуудлаас яригдж байгаа. Өөрөөр хэлбэл арьсан дээр амьдарч байгаа одоо тий хэвийн бичил биетнүүдийн үйл ажиллагаа хямрахад бас арьсны барьаар дагаад хямран тэгээд дээрээс нь дахиад батгшилт үүсэх магадлалтай гэдэг утгаараа тэр тал руугаа бас эмчилгээнүүд явж байгаа юм билэ. За дээрээс нь бас нэг зүйл нь болохоор гэхдээ энэ жоохон бас нэвтрээд удсан бахаа л гэж бодож байна. Миний хувьд л сонсоод нэг 2-3 жил болж байна. Нөгөө одоо нэг эрэгтэй дааврууд ингээд нөлөөлөд байгаа шүү дээ. Тэр даавруудыг арьсны тэр тослогийн булчирхайтай холбогдохыг нь хоригддаг тийм эмийн бүтээгдэхүүн юм уу эсвэл юм түрхэж хэрэгэлдэг бүтээгдэхүүнүүдийг аюул хэрэгэлдэг болсон байна. Тэгэхээр тэр маань бол яг маш үр дүнтэй гэж хэлж болно те. Үндсэн шалтгааныг л ер нь бол байхгүй болгочихж байгаа учраас батганд бол маш үр дүнтэй. Гэхдээ нэг зүйл нь болохоор тэрийгэ зогсоочхоор эргээд бас батгах гарах гэдэг хандлагатай юм шиг байлаа. Гэхдээ тийм учраас юм маш юм курс эмчилгээ буюу те хэдэн сараар эмчийн зөвлөгөөний дагуу хэрэгжилж явах хэрэгтэй юм эмчилгээ байсан. За ер нь бол нэг иймэрхүү байдлаар батганы эмчилгээний асуудал бол одоо орчин үеийн гэх юм уу ойлголт нь бол нэг иймэрхүү болж байгаа юм байлээ. За өнөөдрийн сэдэв маань бол товчхондоо юм байлаа. Тэгэхээр нүрээр гарч байгаа энэ гормонал акнед бол манай үндсэн эмэгтэйчүүдийн дааврууд бол ямар ч хамаагүй шүү, буруугүй шүү гэдгийг хэлмээрээ. Өөрөөр хэлэх юм бол эмэгтэйчүүдийн эмчид очлоо гэд танд тусалж чадах юм бол байхгүй. Мэдээж жишээлбэл PCOS-тэй бол дотоод шүүрлийн эмчээс гадна эмэгтэйчүүдийн эмч нар хамтраад тэрүүний одоо жишээлбэл биений мөчлөгийн алдагдлыг засах гэдэг юм уу эсвэл жирэмсэн болох үйл ажиллагааг бол хамтарч явуулж болно. Тэрнээс өөр бусад тохиолдлууд дээр бол эмэгтэйчүүдийн эмч нар нь бол таны батган дээр хийж чадах юм бол үнэхээр байдгүй. За бас нэг дараагийн анхааруулах юм нь болохоор жирэмсээс хамгаалах хэмээг ууж болно. Гэхдээ доторх агуулмж нь маш чухал. Жирэмсээс хамгаалах эм болгон чинь бас нөлөөлөхгүй. Одоо антиандроген буюу яг тэр андроген гэдэг даавруудын эсрэг үйлчлэх тийм одоо агуулгатай жирэмсээс хамгаалах бүтээгдэхүүнүүд илүү үр дүнтэй гэсэн үг. Тэгэхээр тэрийгээ бас маш сайн одоо арьсны эмчтэйгээ ярилцах хэрэгтэй. Дээрээс нь жирэмснээс хамгаалах хэмээг тэгэл дураараа ер нь бас хэрэглээд иж болохгүй. Одоо жишээл хүмүүс миний юмны мөчлөг адлаглаа. Жирэмснээс хамгаалах юм уу? Жирэмслэмээр байхын за 2-3 сар угаал тэгэл зогсоочхоор жирэмсэлчтэй ч гэдэг юм уу. Батга гараад энэ уучих гэд ингээд хамаагүй бас зөвлөд иж болохгүй. Энд чинь өөрөө бас юм бэлтмэл одоо юу гэдэг хордоо нөлөөтэй юмнууд бас байгаа. Тэгэхээр тэрийг маш сайн ярилцчихээж бол ууж хэрэглээрэй гэж зөвлөн. Тэгээд мэргэжлийн эмчид хандаарай хэрвээ батганы асуудал авал яагаад гэвэл тэр маань хархагшиж ингэж удаан хугацаанд байхаас гадна одоо нөгөө нөсөө энтер гээл те маш олон сорив гэдэг зүйлийг үүсгдэг учраас ер нь бол хичнээн мэдээлэл ингээд одоо их болсон те зөндөө олон мэдээллийг авч олон зөндөө олон бүтээгдэхүүнийг туршиж үзэж болох ч гэсэн яг юм мэргэжлийн эмчид хандж байсан нь бол та хэдэд маань дараагийн одоо хүндрэл баг үүсэх ийм зүйл шүү гэдгийг хэлмээр байна. За хэдүүлээ тэгээд дараагийн дугаараараа уулзцгаая. За ер нь бол асууж тодруулах зүйл байвал Instagram хаягаар маань холбогдоорой. Бас нэлээдгүй хүмүүс холбогдоод эмчин чадах хичээнээрээ ингээд зөвлөгөө өгөөд чиглүүлэхийг оролдож байгаа. За тэгээд хүмүүст бас шеэрлээд түгээгээд өгөөрэй гэж хэлмээр байна. Тэгээд дараагийн удаад бас хэрэгцээтэй мэдээлэлээр уулзах байхаа гэж бодож байна. Баяртай.